За бид явсаар байгаа тэгэхээр гарч ирээд энэ уул усанда хүмүүс нөө тахилга хийх хүндлэл үзүүлэх хоёр өөр л дөө. Ингээд 74 өндөр цагаан эдээ боо тэгээд ийм 10 гурилаар хийсэн юмтай. Дээрээс нь цай сууны дээжтэй ер нь болж игэл эр хүн одоо баруун талаасаа эмэгтэй хүн зүүн талаасаа ер нь хүндлэл үзүүлдэг ийм Монголын ёс уламжлал зан заншил байна. Энэ болгоод энэ уул усанд хангаа хайлаас сайхан эдээ шүүс цай сууны дээж өргүүл нөгөө юу сансан 9 цагаан хүсэл нь биелдэг. Хүмүүс нөө нутг хушуундаа аваач тавьдаг те. Гэтэ ер нь болж игэл миний хэлэх гээд байгаа зүйл болохоор баруун зүүн талаас нь орой дээр биш ингээс нь тавиараа л гэж хэлмээр байгаа. Хүндлэлийг бол ер нь нэг ийм маягаар л үзүүлвэл ер нь зүгээр шүү. За тэгээ үүлээ хийж харуулъя. За ингээд цаахан тавьж байгаад энэ тавг мавыг нь авнаа. Далаа ингээд цаахан ингээд тавьчих. За ингээд энэ дөрөв өндөр ингээд цаахан тавьчих. За энэ нэг болж игэл энэ толгойн жоох нь яагаа те. За тэгэхээр энэ цаахан дунд чүмэг бас чанж ирсэн. Тэгээ энэ уул усанда идээ ингэж тавиад бас нэг сайхан хүндлэл үзүүлэх зан үйл хийгээд явъя да. Энэ сайхан хангаад. Тэгээ энэ газар хангааг яах гэж сонгосон гэхээр энэ бол Монгол улсын яг хоймор нутаг юм байна. Монгол улсын хоймор нутаг Сэлэн аймгийн Ерөө суманд ирж ингэж бид нар бас зан үйл хийж ингэж сайхан алаглуулж үүлийг ингэж тавьчих юм аа. Тэгээ энэ гол нь хүмүүс маань сайхан юу муугаа аваарай. Энэ эргээд байгаль тог болохоор тэгээ чихрийн цаас маастай тийм бол байгаад бол хэрэггүй баха. За тэгээ баян сайхан хангаа минь хишиг буйнаа хайрлж харын цагаан хатуугийн зөөлөн болгоч. Юу сансан 9 цагаан хүслээ минь биелүүлж энэ жил зорж байгаа үүлээ минь бүтээж өгч хайрлаарэ гэж хэлээ та. За тэгэхээр за тэгэхэд хоймор сайхан нутагтаа ирж өргөлөө тэгээд одоо сайхан цай сууныхаа дээжийг өргөөд сайхан тэгээд болж игэл нэг жоохон ари үнэртэн гаргаад сайхан малгай бүсээ хариулвал их зүгээр шүү ирчүүд маань. Эмэгтэй хүмүүс бол уул усныхаа зүүн талаас нь байвал их зүгээрээ. За тэгээ бол